Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээрээ би сайхан тушаанг хийх гэж байна. За үхрийн шиир байсан бол стүүжин хийх байлаа. Тэгээд үхрийн толгой, тэгээд дээрээс нь хоньны хоёр толгой байхаар сайхан хуухлаад угаач цэвэрлчээд бүрхээлэндээ хийж байгаа л өдөржингөө сайхан гал дээр буслахсан. Хажуугаар нь бас үлдсэн өөхөө айлаад сүүлийн үед жоохон мах гэсэд байгаа болохоор ойр зургийн цэвэрлэгээ хийгээд байна. За тэгээд дээрээс нь үхрийн илэг сэмч хоёр байхаар сайхан согоо шиж идлээ. Тэгэд орой хүртэл буслахад харсан чинь тушаанг маш гоё болсон байсан. Тэгээд дахиад жинүү гал дээр үлдээчээд гарч хонио ашигч байна. За энэ гоё тэнгэрийн хаяаг хартаа маргааш сайхан дулаах өдөр болох нэ. Ерөн сүүлийн өдрүүдэд бол гайгүй байна. Сая нэг хит хоног л жоохон хүүтэн байсныг тооцвол. За би энэ өвөл нэлээд олон удаа стүүжин тушаанг хийсэн. Одоо ахад нэг хитэн үхрийн толгой байгаа. Тэрүүгээрээ бас өөрчлөлөд нэг тушаанг хийнэ хит хоног бас. За энэ хашаандаа болохоор төрх төгцөн байгаа үхрээ оруулж хонуулах чинь. Ер нь бол өнөө маргааш хөө төрх болцсон байгаа. За ихчтэйгээ хамт ер нь бол хонио хашаад явж байна. Өдөр сайхан сунж байна. Тэгээд мал ч гэсэндээ сайхан хот авч эхэлж байна. За ер нь бол шуурахгүй байгаад ах юм бол энэ хавар их гоё хавар болох төлөвтэй л харагдаад байна. За хонио ер нь бол сайхан тайван туугаад хашаална. Хаана ямар мал төрхөд ер нь бэлэн болцсон байна. Ямар мал хийл хайсан байна гэд бас араас нь ерөөхдөө хараад явж байна. За хонио хашаалчаад орж ирээд тушаанко сайхан жижиглээд тэгээд хөшөөж байна. Тоогоо дөрөн сайхан тушаанктай болох нэ. За миний бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол лайк, шеэр хийж сэтгэлээ үлдээгээрэй. Баяртай.